Энэ дарга ирэх мөнгө шүү дээ. Монгол Улсын Ерхий сайдаас 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдөр улсын их хурлд ирүүлсэн Монгол Улсын Ерхий сайдад итгэл хүлээлгэх тухай улсын их хурлын тогтоолын төслийг Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102 дугаар зүйл заасныг баримтлан төрийн байгуулалтын байнгын ороо 2025 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ. Тогтоолын төсөлд Монгол Улсын засгийн газрын 2024-28 оны үйл ажиллагааны хөтөлбөр туссан үндэсний баялагын сан хөгжлийн 14 мега төсөл эрчим хүчний салбарын реформ бүсчилсэн хөгжил зэрэг томоохон зорилтуудын хэрэгжилтийг хэрэгжүүлж эрчимжүүлж бодит үр дүнд баттгах дэвшүүлсэн бодлого зорилтоо хамтын хариуцлагын зарчим тулгуурлан тогтвортой хэрэгжүүлэх шаардлагыг харгалзан хамтарсан засгийн газрын бодлогыг дэмжиж Монгол Улсын ерөнхий сайд ил оюун эрдэнэд итгэл үлээлгэх тухай асуудлыг тусгасан байна. Байнгын орооны хуралдаанаа тогтоолын төслийг хэлцэхэд улсын их хурлын гишүүн Номтой Баяр итгэл үзүүлэх тухай албан бичигт дурдсан үүссэн нөхцөл байдлын үүссэн улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалan цаашид сонгодог парламентын тогтолцоог төвлөршүүлэх дэмжлэг шаардлагатай байна гэсний утга шалтгаан улс төрийн нөхцөл байдлын талаар улсын их хурлын гишүүн Номын Чимэг ерөнхий сайдын хүүгийн орлого нотлох асуудал нь яг ямар шатанд явж байгаа талаар анх хувь хүний асуудал байсан орлого нотлох асуудал нь яаж улс төрийн итгэл хүлээлгэх асуудал болсон талаар улсын их хурлын гишүүн Б Батбаатар ерөнхий сайд орлого нотлох шаардлагатай талаар мөн хурдтай хөгжлийн төлөөх зориг урандаар байгуулсан хамтарсан засгийн газрын гэрээг ил болгох талаар улсын их хурлын гишүүн Ж Баярмаа ямар хуулийн үндслээр итгэл хүлээлгэх санал гаргасан болон бодлогын ямар асуудлаар дэмжлэг хүсэж байгаа мөн орлого нотлох асуудал яагаад бодлогын асуудал болсон талаар улсын их хурлын гишүүн Б Инх Баяр ерөнхий сайд бодлогын ямар асуудлаар итгэл хүлээлгэх хүсэл гаргасан мөн хамтарсан засгийн газар гэдэг ойлголт үндсэн хуульд байхгүй талаар мөн ерөнхий сайдын хэлсэн улс төрийн саад гэдэг үгийн талаар улсын их хурлын гишүүн Э Болон сан хураалтыг нууцаар биш ил тод явуулах ёстой ард түмний өмнө тангараг өргөсөн ёсороо ил тод байр сууриа илэрхийлэх талаар улсын их хурлын гишүүн Б Пүрвд орж ажилсан намаас томилогдсон сайд нар хариуцлагатайгаар үүрэг гүйцэтгэжсэн байхад тэднийг засгийн газараас гаргах шийдвэр гаргасан хэр үндэслэлтэй талаар үндсэн хуулийн 44-р зүйлийн зорилго зарчимтай нийцэж байгаа хэсэг талаар улсын их хурлын гишүүн Батнайрамдал улс төрийн хямралын цаад шалтгаан мөн үндсэн хуулийн шинжилгээний зорилгод тогтвортой парламентын үйл ажиллагаа руу чиглэж ажиллах талаар тус асуулт асууж хариулт авсан болно. Түүнчлэн байнгын орооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэх үед улсын их хурлын гишүүн Б Баярбаатар ерөнхий сайдад итгэл үзүүлэх асуудлыг дэмжиж байгаагаа илэрхийлж анх удаа итгэл үзүүлэх тогтоол гарч байгаа нь улс төрийн соёлын нэг илрэл гэж үзэж байгаа талаар улсын их хурлын гишүүн энэ Номтой Баяр улс төрчийн хувь гишүүнээс илүү төрийн бодлогын залгамж халаа тогтвортой байдал чухал талаар мөн улсын их хурлын гишүүн ямар нэгэн айдас барьцаанд биш итгэл үнэмшлэрээ шийдвэр гаргах нь парламентын ачааллыг хамгаалж шудраг ил тод процесс явуулах нь иргэдийн итгэлийг хадгалах талаар улсын их хурлын гишүүн Ц Сандаг очир засгийн газрын сайд нар улсын их хурлын гишүүний ажлаа муу хийсэн бөгөөд улсын их хурлын гишүүд сайд нар хуралдаанд идэвхтэй оролцох ёстой. Төрийн ажилд хариуцлагатай хандах мөн арсан нам засгийн газраас гарах нь төрийн хяналтыг сайжруулах, парламентын тогтолцоог эрүүжүүлэх алхам болох талаар улсын их хурлын гишүүн Б Батбаатар сөрөг хүчин байх нь парламентын тэнцвэрт тогтолцооны суурь боловч өнөөгийн байдлаар хамтарсан засгийн газар цөөнхийн үүрэг бүдгэрсэн байдал нь асуудал дагуулж байгаа. Мөн өнөөгийн улс төрийн хямрал бодлогоос улс төрийн тохироо хэлцээрээс шийдвэрээс шалтгаалж байгаа талаар улсын их хурлын гишүүн Ж Баярмаа ерөнхий сайдыг огцруулах асуудал нь үндсэн хуулийн 44-р зүйлийн нэг заасан тодорхой бодлогын асуудлаар гэсэн яг ямар тодорхой бодлогын асуудал гэдэг нь тодорхойг байгаа. Мөн сөрөг хүчин байх нь парламентын тэнцвэрт тогтолцооны суурь боловч өнөөгийн байдлаар хамтарсан засгийн газар цөөнхийн үүрэг бүдгэрсэн асуудал дагуулж байгаа талаар улсын их хурлын гишүүн Б Пүрвд орж 2016 оноос хойш төр барих хугацаанд үр дүнтэй бүтээн байгуулалт хийсэнгүй. Ардсан нам засгийн газараас гарч сөрөг хүчин болох нь зүйтэй талаар улсын их хурлын гишүүн О Батнайрамдал тогтворгүй засгийн газар том төслөөд урагшилдгүй байдал нь өмнөх алдаануудыг давтах эрсдэлтэй. Мөн байгалийн баялагын шудраг хуваарлалт том төслүүдийн хэрэгжилт үндэсний баялагын сан зэрэг асуудлаар бодит шийдвэр гаргах шаардлагатай талаар
Улсын их хурлын гишүүн П. Сайн Зориг улс төрчилтөөс болж том төслөө зогсож Монгол улсын нийтлэг эрх ашиг хохирж байгаа бөгөөд шийдвэрийг ил тод парламентын зарчимд нийцүүлэн гаргах талаар улсын их хурлын гишүүн Ж. Бат Эрдэнэ төр доктортой байх нь хамгийн чухал асуудал гэдгийг онцолж намууд хоорондоо ойлголцож хамтран ажиллах мөн гишүүд зарчмаа баримт нээлттэй байх талаар шийдвэр гаргах зүйтэй гэж тус үг хэлсэн болно. Улсын их хурлын гишүүн Б. Баярбаатар Монгол Улсын их хурлын чуулганы дэгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 12 заасны дагуу нууц санал хураалтыг санал хураах хууцаар явуулах гормын санал гаргасныг Байнгын орооны хуралдаанд оролцсон гишүүдийн олох тэмцсэн. Төрийн байгуулалтын байнгын хороо Монгол Улсын их хурлын чуулганы дэгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 16 дахь хэсэг заасны дагуу тоолгон комиссийг улсын их хурлын гишүүн Б. Баярбаатар, Б. Батбаатар, Ж. Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй байгуулах байнгын орооны тогтоолыг баталсан бөгөөд уг комисс нууц санал хураалтыг зохион байгуулсан. Монгол Улсын ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх асуудлаар нууц санал хураалт явуулахад байнгын орооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэх олонх буюу 73.9% дэмжиж Монгол Улсын ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай улсын их хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулах нь зүйтэй гэж үзлээ. Тоолгын төсөл болон тогтоолын төсөл болон байнгын орооны санал дүгнэлтийг та бүхэнд тараасан болно. Улсын их хурлын эрхэм гишүүдээ Монгол Улсын ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай улсын их хурлын тогтоолын төслийн талаарх төрийн байгуулалтын байнгын орооны санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж тогтоолын төслийг баталж өгөхийг та бүхнээс хүсье анхаарал тавьсан тулд баярлалаа. За одоо